Та бүхэн Comic Editor app-ыг хэрхэн ашиглах зааврыг App руугаа орох юм бол хамгийн түрүүнд ийм хэсэг харагдана. Үүнээс миний гэсэн хэсэг рүү орох юм бол өөрийн бүртгэл дээр байгаа бүх мангануудыг харах боломжтой. Хуваар гэсэн хэсэг дотроос тухайн 7 хоног чинээр орох мангануудын цагийг харах боломжтой. Тэгээд орчуулах гэж байгаа манга руугаа орох юм бол бүх бүлэг нь гараад ирнэ. Тэр хэдийн орчихсон байгаа бүлгээ харах хэрэггүй болохоор зөвшөөрсөн нуух гэсэн хэсэг дээр дарвал алга болно. Тэгээ орчуулах гэж байгаа бүлэг рүүгээ орох юм бол тухайн бүлгийн бүх зургууд харагдана. Баруун доод буланд байгаа хэрэгсэл дээр дарах юм бол бүлгийн зураг болон нэрээ сольж болох хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийг ашиглан тухайн бүлгийнхаа зургийг солих ба ингэхдээ заавал зурган дээрээ манганыхаа нэрийг оруулж өгөх ёстойг анхаараарай. Зураг дээрээ удаан дарах болон баруун гар талд нь харагдаж байгаа settings хэсэг дээр дарах юм бол хэрэгслүүд гарч ирнэ. Хамгийн ихний хэрэгслийг ашиглан зурган дээрээ эможи тавь. 2 дахин зургийг хайт хийн үзэгчдэд харагдахааргүй болгож өгнө. 3 дахин энэ зургийнхаа оронд өөр зураг оруулах хэсэг байгаа. Ингэхдээ сайз нь их зурагтай их таарах ёстой. Үүний дор байгаа хэдийг ашиглан одоо харагдаж байгаа хуудсыг 3 янзаар татаж авах боломжтой. Зурган дээрээ нэг дарах юм бол зураг маань илүү томорч харагдана. Одоо зураг засварлах текст үр хэсэг рүүгээ орцгоё. Баруун талд харагдаж байгаа хоёр хэрэгслийн харандатайгийн текст editor, зурагтайг нь AI editor гэнэ. Editor-ыг текст дээр үсэг үрэх болон олон өнгийн дүрс тавихад ашиглана. AI editor-ыг зурган дээр байгаа гадаад текстүүдийг арилгахад ашиглана. AI editor рүүгээ ороод арилгахыг хүсэж байгаа хэсгээ дарж бодно. Ингэхдээ нэг дор бүгдийг нь арилгадаг тул зурган дээр байгаа бүх текстийг дарах шаардлагатай. AI editor ажиллаж дуусмагц үүнээс шууд text editor руу шилжинэ. Доор харагдаж байгаа будгийн хэрэгслийг ашиглах юм бол зурган дээрээ төрөл бүрийн өнгөтэй дүрс тавих боломжтой. Баруун дээд хэсэгт байрлах суман дээр даран өөрийн орчуулга оруулж өгнө. Бүдгийнхаа орчуулгыг бүлтэнд копидж аваад энэ хэсэгт paste хийх юм бол текст маань орж ирнэ гэсэн үг. Ахин дахин app-наасаа гарч copy paste хийгээд байх хэрэггүй гэсэн үг. Харин текстээ зүүн тийш нь чирэх юм бол устгах боломжтой. Юун түрүүнд хоёр янзын текст дүрлэлтийн хэрэгсэл байгааг ойлгох хэрэгтэй. Энгийн болон бета. Сайн харсан биз? Энгийн болон бета. За одоо текст дүр хэсэг рүүгээ орцгоё. Текст дээр нэг дарах юм бол энгийн editor, удаан дарах юм бол бета editor ажиллана. Энгийн editor дээр хүссэн фонтоо сонгон өрөлтөө хийх боломжтой ба догоол мөр гарган харагдах үзмжийг нь ямар байлгахаа өөрөө сонгож тохируулж өгнө. Текстээ хоёр хуруугаа ашиглан томруулж жижигрүүлнэ. Мөн текст маань гололцсон эсвэл тэг шимтэй байгаа эсгийг харуулах улаан болон цэнхэр өнгийн туслах шуумууд гарч ирэх болохоор далийчихгүй гэж санаа зовлтгүй. Сануулж хэлэхэд хэрвээ текст дээр удаан дарах юм бол голын бета editor руу орно. Эндээс та бүхэн бүх фонтоо харж хүссэн фонтоо favorite хэсэгт харуулan текст стайлуудаа сонгох боломжтойгоос гадна байхгүй байгаа фонтуудыг нэмж оруулан ашиглах боломжтой. Нэмж хэлэхэд favorite болсон фонтууд л энгийн editor дээр гарч ирдэг шүү. Текстийн өнгө, хүрээ, үсэг болон мөр хоорондын цай, тэгш мөрөө, уусгалт, 3D эффект болоод тод бүдэг харагдах хэсгийг эндээс шийднэ. Мөн түүнчлэн өөрийн гэсэн стайлаач хадгалаад авах боломжтой. Үүний тулд текстийн хүрээний баруун дээд хэсэгт харагдах copy icon дээр дарахад л болно. Мөн editor application дээр өрөлт хийж гаргаж ирэх боломжгүй байгаа стайлаар өрсөн текстүүдээ хадгалж аваад upload хийгээд ашиглаж болно. Текстэн дээрээ дарахад баруун доод буланд нь харагдах сумуудыг ашиглан текстээ баг багаар нь нааш цааш нь дээш нь доош нь зөөж болно. Нэг зэрэг томсгож жижигсэхдээ нэмэх хасах тэмдэг дээр дарна. Энгийн editor болон beta editor-ийн ялгаа нь гэх юм бол энгийн editor дээр өрсөн текстээ нэг дараад ламархан засварлаж болох бол beta дээр өрсөн текстээ ахиж өргөөснөөш засварлах боломжгүй. Хэрвээ буруу өрсөн текстээ устгахыг хүсэх юм бол ингэхэд л болно. Доор харагдаж байгаа дүрвэлжин дээр дарах юм бол засварлаагүй их зургийг нь харах боломжтой. За хамгийн анх харагдаж байсан хэсэг рүүгээ буцацгаая. Энд ч гэсэн номны зурагтай icon дээр даран орчуулга оруулах боломжтой ба хажуу талынхын хэсэг дээр дарах юм бол уншигчийн үүднээс өөрийн хийсэн бүлгээнийг хянах боломжтой. Өсвөлт нь хэрхэн орчуулсан бүлгээ оруулах вэ гэх юм бол бэлэн болсон бүлгэн дээрээ удаан дараад орчуулж дууссан гэсэн товчийг дарна.
Тэгвэл өөрийн оруулмаар байгаа өдөр болон цагийг сонгож өгч болно. Ийхүү таны бэлэн болсон бүлэг хянах админ дээр очих ба хянсан админ нь таны алдаатай байгаа эсхүүдийг хэлж өгөн засвуулсны дараа уншигчны хүртэл болгож өгнө. Тэгээд амжилт хүсье. Болгоог үзүүл явах юм бол ахиад үзээрэй.